Дүр зогсолт спортын хөтөлбөрийн шинэ дугаар яг одоо танд хүрч байна. Таны амралтан зориулан бэлтгэдэг энэ хүү хөтөлбөрийн маань энэ дугаард Монголын сагсан бөмбөгийн Супер лиг зочиж байна. Тэр тусмаа сагсан бөмбөгийн Супер лигийн анхны аваргууд Танан гардынхныг энэ хөтөлбөрийн гол баатраар нэрлэж байна. 6 дугаар сард өндөрлсөн Супер лигийн өнгөрсөн удирлын плей-офф болон аваргын төлөөх цувралыг эргэнийг харцгаая. Супер лигийн плей-оффод Танан гард Energy Resource харцаг багтаа учраа таарсан. Учир нь харцгууд удирлын 3 тойргийн төгсгөлд 2 дугаар ойроор плей-офф ирэх авсан бол Танан гардынхан 3 дугаар ойроор плей-оффод шалгарч тоглосон юм. Тиймээс харцгууд гардуудын эсрэг плей-оффод тоглосон юм а. Удирлынхэнд Супер лигийг тэргүүлж байсан Танан гардынхан төгсгөлийг тийм ч сайн хийгээгүй 3 дугаар байраар өндөрлүүлсэн ч плей-оффод дэд харцгуудаас илүү байлаа. Ингээд сагсан бөмбөгийн Супер лигийн плей-оффын өмнө буюу Танан гард Energy Resource харцаг багуудын тулааны өмнө. Ерөнхийдөө сүүлийн тоглолтуудаа нь хожно гэж тогсон. Тэгээд Эрдэнэ дэрэлэнт 1 оноогоор ажигдаа тэгээд 3-аар гараад харцагтай таарлаа. Одоо тэгээд таарлаа гэдэг юм тамирчин ухрам гэж байхгүй. Урагшаа тэмцэж явна. Тийм болохоор одоо харцагт 1 2 3 дугаар тойрог дээр хожигдсон тэр бүгдийг хайж байгаа. Гол нь одоо бүх юм шинээр эхэлж байгаа учраас одоо алдсан алдаан дээр ажиллаад харцаг багт одоо плей-офф тоглоно доо. За манай баг одоо Монголын сагсан бөмбөгийн холбооны лигт ороод плей-оффод одоо дараагийн бишээ Energy Resource харцаг багтаа таарад байна. Харцаг багууд яг тойргийн тоглолтод манайх 3 хожигдсон. Харцаг багууд юу нэг жоохон өндөр нуруутай. Манайх ерөнхийдөө бол харцаг багт хамгаалалт нь манай ер нь асуултал гэвэл хамгаалалт муу байгаа л да. 5.7 оногтой дамжуулалт өгч байгаа. Оо баярын гоё орол дамжтай боллоо. За араа тунгой оролтыг за харцгууд бол урдаагур одоо ойрсон шийдэлтэй хамгаалалтаар хамгаалж байгаа. Фредерик Үцийн тоглоом дээр алдаа гарчээ. Зооцоо түндэр алдаа гарч байна. Уган баяр Аз2 хариугийн байхыг хичээсэн. Аз2 олон зашилтэй амжилттай. Танан баг бол ерөнхийдөө хүчтэй баг л да. Холбогчтой дээрээс нь легоноор холбогч авсан байгаа. Тэгээд 3-аа шиддэг ч хүмүүс байгаа, оролт хийдэг ч хүмүүс байгаа, төвийн тоглогч сайтай Үцгээ те легоноор тамирч. Айгу сайхан гарах үзэсгэлэнт гоё үзүүштэй. Дээрээс нь Монгол тамирчид ерөнхийдөө
Легонер дэс танд ч одоо хамгийн их легонер тоглолцтой байгаа. Тэгээ легонер дэсийг бас тандаас сайн тоглолцдог маш их байгаа. Мөнхболтын дааш идэл Зангснер тоглолтын 2 дугаар эд Мөнхбол үнэхээр гайхалтай байна. Зүгээр. Баяр орно. Отгомог бүгд алсан. Отгомогийн урд нь довтлохоо амжилттай боллоо. Тооны хацаа 15-18. За ингээд Танан баг айгүй сайн тоглох байх плей-оффт. За гоё дамжуултыг гаргасан Ууганбаярын дооны цааш. Ууганбаяр Вүүц хоёрын хослол амжилттай. Вүүц бол бас Монголд анх удаага 2 дахь трипл дабл эзэн болсон. Ер нь баг хожигдно гэдэг бол ер нь багийн өөрсдийнх нь алдаанаас болж ер нь баг хожигдож байгаа л да. Баг хожино гэдэг бол зөвхөн нэг юм уу хоёр тоглогч хожигддаг тиймд спорт биш л дээ гэсэн юм. Багийн 5 тоглогч юм уу жишээ нь одоо сэлгэн сууж байгаа юм чи бүгд жигд байж ижил баг ер нь хождог гэж боддог. Амралт ямарт авсан байсан хэдийч дахиад турнироо гүйцэтгсэн. За энэ удаад Джонс өөрийнхөө дундын цаад чиглэлийг хийж амжилттай болгож байна. Оролт хийгээд за сая үгүй ашиггүй дамжуулыг арагшаа өгчлөө. Хурдан оцгоо амжилттай боллоо. Анзорын хоёр байна. За нэмэх хоёрын цааны алдаа автаа. Яас. Ямар гоё шийдтийг нэмэх хоёр үзүүлээ бас. Танан багтаа таарсанд ер нь бол бас ямар ч баг хичнээн тойрог дотроо 3 хоцсон ч гэсэн плей-офф маш хүчтэй тоглолт болно. Танангаас ер нь бол маш их зүйл гарах баг. Тэгээ ер нь бол тэд нар яг хоо эхний тойрог үеийн хувьд бол ер нь бол ганц нэг жижиг алдаан сууж хожигдсон. Тэрнээс бол тийм амар бас манайх тийм хожигдсон баг бол биш шүү дээ. Танан бол ер нь бол нэлийн хүчтэй өрсөлдөгч баг. Тий, танан баг бол их хүчтэй баг. Иргэд тоглогч нарын хувьд айгүй өндөр ур чадвартай тоглогч нар айгүй олон тоглогчтой. Хамгийн шилдэг тоглож гэх юм бол их хоёр байна да. Олон улсын хэмжээний мастер. Их ах. Манай их ах маань. Их хоёр. За стогой уурсан. Оновчтой. Их хоёрын тоглоо шүү дээ. 25 тоноо. Их хоёр. За их хоёр стогой уурсан да. Лавански дэгсэн Лавански дундын даа шидэл. Оновчтой багийн 17 тоноо. Лавански Ньюсон. Багийн 17 тоноо авчихсан. Их хоёр. За их хоёр түмүү. За аста. Хоёр батыг юу вэ? Сая анкл брейк хийх шахлаа. Их хоёр гой давж өгсөн дөө. Их хоёр шидэл. За ямар гой давтлаа байсан бэ? Их хоёрын гой давтлаанууд нэг байлаа. Багийн нөгөө нэг давталгааг найруулдаг хүн л дээ. Манай багийн холбогч. Яагаад тэгвэл ямар үед хэнийг яаж тоглох хамгийн сайн мэддэг тоглогч гэж би боддоо өөрөө миний бодлоос.
их ах маань бидний бодох бол туршлагатай. Дээрээс бас лигийн тэргүү тоглож авч яасан. Олон улс хэмжээний мастер авч яасан. Олон улс бас айгүй сайн тоглолдог их ах. Ер нь бол бүгд их жигд бүгд их өөрсдөө гэсэн байрал дээр бас тодорхой хэмжээгээр бас өөрсдөө тоглож чадвартай аим шилдэг багаас ер нь бол бүрдсэн юм баг байгаа. Ерөнхийдөө багийнхаа одоогоор шилдэг тогтогч гэх юм бол 1 2 3 дугаар тойргийн хувьд бол ер нь бүгд шилдэг байсан л гэж миний хувьд бодож байгаа. Яг тэгвэл энэ хүмүүсийг нэг баг болгоод бүрдүүлээд тэр тамирчинд итгээд цуглуулсан болохоор 3 дугаар тойрогт ерөнхийдөө бүгдийг чигэд тоглуулсан. Тийм болохоор манай багийн хувьд бүгд чигэд сайн тоглуулсан. Алдах үе байсан, онох үе байсан. Джонс хураа шидсэн за амжилттай. За энэ нарыг тоглолтын эцсийн цагийг тавьчлаа да. Энэ жилийн од гэвэл SPL хөлгүүд багтаа тоглосон тоглолт бас их дурсамжтай тоглолт боллоо. SPL-тэйсэн тоглолт юм да. 2 цаг сонгодог. Джонс ордог их баг. Джонс хураа шидсэн. Редри ямар амар ордвэ. Үзэгчтэй гайхалтай тоглолт болж. Миний хувьд айгүй тийм юугнэр чиндээ ямар ч сэтгэлд үлдсэн ч те 2 цаг сунгаа тоглосон. Яг 2 баг хоёулаа би болохоор одоо бас бэлдсэн байсан бас дээрээс нь 2 чуудаа бас шийдвэрлэх үед бөмбөгөө алдаж бас нэг багийнхандаа бас нэг бас тожигч шалтгаанных нь бас нэг нь бас болсон доо. 14 секундтойгоо их хоёр. За одоо яах баха? Одоо за их хоёр өнгө алдчихсан харамстай байна. Эмонс Кристалс шууд гураа шидсэн оновчтой. Миний хувьд одоо яг энэ жилийн хувьд одоо дурсамжтай нэг тийм тоглолт болж өнгөрсөн л гэж бодож байна. Бидний шидэлт, дундын шидэлт амжилттай. Яалчгүй амжилттай болсон. Кристалсон! Тун сайн бүрэлдэхүүнтэй гэж нэрлэгдсэн Танангийнхан флиопыг маш сайн эхлүүлсэн. Ялангуяа Ууган баяр эхний тоглолтод багтаа 37 оног авчирсан ялалтын гол үндэс байлаа. Амжилтгүй болсон самнаас өмбийг од баяр авсан. Од баярын довтлогоо алдаа авсан. Харцаг баг мөн бүсийн хамгаалт хийсэн өврөө байна. Вүүцийн одын зай шийдэл оромжтой. Жол цагийн оролт алдаатай. Их баяр 3 дахь үе алдаагаа хийчлээ дээ. Ууган баярын довтлогоо алдаатай. Нэмэлт нэг шийдэлтийг үүсгэх хэрэгтэй болж байна. Ууган баярыг хэн зогсоох вэ? Тэр флиопын эхний тоглолтод 30 удаа шийдэлт гүйцэтгэж 17-г нь оноо болгосон. Тэдний багаас мөн энэ тоглолтод Фредди Вудс 25 самбар гүйцэтгэж бага тэргүүлж байлаа. Ийхүү цувралын эхний тоглолт 93-74-оор танан гардуудын ажлаар өндөрлөж тэд нэгдгээр тэргүүлж эхэлсэн юм а. Флиопын цувралын өмнө 2 багийнхан байрал бүр дээр шилдэг тоглогчдоо толгой дараалан нэрлэж байлаа. Гэхдээ гардууд флиопод тун сайн эхлэл тавина гэдгийг энэ үед харцгийнхан хараахан мэдэхгүй байсан юм а. Джонс төгсөн. Оо май. За, утган мөнхийн хоолтын зай шийдэл оновчтой алдаатай. За, гадагшаа задлсан. Нэмэх баяр бүсийн прессинг хийсэн амжилтгүй болсон. Прессингээ сударсан. Нэмэх баярын хоолтын зай шийдэл оновчтой. За, довтлогоо тооцчихжээ. Ууган баярын дундын зай шийдэл оновчтой.
Отгомог алдаатай. Нэмэлтийг шилдэг. Урдан давталгаанд үнэхээр гайхалтай тоглоод байгаа. Ууганбаяр 37 тоноо. Цоврлыг нийтийг болгож гайртуудыг тэргүүлж игэлсэн. Тэгээ өмнө 3 хожигдсан. Энэ бол тэр бол улирлын тоглолт. Энэ плей-офф шал өөр хожин өчтөл арсан да. Цувралын 2 дахь тоглолт эхний тоглолтоос 2 хоногийн дараа болоход мөн л гардууд илүүрхсэн. Ялангуяа эхний тоглолтод багтаа 37 хоног ганцаараа авчирж байсан Ууганбаяр дахин дийлдэшгүй байж бага ялтанд хөдөлсөн юм. Ууганбаяр 33 оноогоор бага тэргүүлж танангийнхан 2 тэгээр Цувралыг хошуучлуулсан. За одоо эрийг их баяр тунгой болгочлоо. Араас маш цэвэрхэн болгогдсон 2 оноо. Тооны хайрцаа 16. Золцоо араараа маш гой дамжуултыг одоо ярь төглөө. За. Золцоогийн ямар гой дамжуулттай баа үнэхээр. Золцоогийн хувьд бол түрүү маш гой мөнгө тасалсан. Супер лиг мөнгө тасалтаар тэргүүлж байгаа тоглогч. Их баярын оролт дамжуулттай. Тананбагийн давталгаа, Антонио Джонсын урд давталгаа өөрөө шидсэн амжилтгүй болсон. Дээрээс Вудс. Йоо. Урд давталгаа нэгийн эсрэг дөрүүлээ гой дамжуултыг Антонио Джонс төгссөн 2 оноо. Фредди Вудс. Вудс дундаас дахиад шидсэн оновчтой. За өнөөдөр Вудс үнэхээр шидэлтэй байгаа юм байна. За Ууганбаяр дундаас шидсэн амжилттай. Тооны хайрцаа 79-61 болж байна. За давталгаа амжилтгүй за ингэснээр Дорнод аймаг Баяндун цомын яриад за цогийн Чимбат эзэнтэй Таны имс компани Танан гардууд баг 104-90 хайрцаатаагаар За мэдээж ямарваа лигийн тэмцээний плей-офф гэдэг бол үнэхээр хамгийн хүнд хэцүү бүх тамирчдын бас сэтгэл санаа ур чадвар бэлтгэл сургалт бүх юмнаас шалтгаалдаг хамгийн хүнд бас юуны үеийн бас нэг л дээ. Тэгээд яг манайх урд нь харцаад 3 дараалж хожигдсон 3 тойрог дээр гэхдээ энэ алдаагаа давтахгүй тулд бас маш их хоорондоо ярилцаж бэлтгэл сургалтаа бас аль болох идэвхжүүлж хийсний хүчинд бас яг хоёр хожлолоо. 2 дахь тоглолтод эхнийхтэйгээ адил гардуудын давталгаа тун идэвхтэй бас хүчтэй байсан. Харин харцгийнхаа 2 дугаар үед тунч муугүй тоглосон боловч эхний ангас далдсан онооны зөрүүгээ нөхөж чадаагүй юм. 104-90 хайрцаатай Танан гарда Цувралыг 2 тэгээр тэргүүлж эхэлсэн. Энэ жил Суперлигийн шилдэгүүд хэм бол За 2-3 номер дээр их юм бол Санчир байна, Цоожо байна, Том байна. Цоожо байна. Миний байр дээр хэм бол хамгийн шидэгч хэм бол би Зол жаргалыг нэрлэмээр байна. Энэ жил бол үнэхээр бэлтгэл сайтай зөнүүд бол сайн байгаа. 6 хоног аваад Зол жаргалын олон зай шидэлт амжилттай боллоо. За ингээд 80-81 байгаа Золжрал 3-аас маш хоноо шийдсэн оновчтой. За бач авсан. Зол жаргал шийдсэн. Амжилттай боллоо. За ингээд
Эднэрийг Рикс багийн ахлагч Цолчаргал Цолчаргал явуулсан шийдэлтэй амжилттай. Тэр нь бол за яг төвийн байрал дээр бол од хоёрыг нэрж болж байна. Самраас бөмбөг авалтын хувьд гэх юм бол од хоёр байсан харцгоогээ. Төвийн байрал бол миний бодлоор хамгийн нэгдүгээр тэр нь бол од хоёрыг гэж хэлнэ. од хоёр авсан. од хоёрыг авсан амжтай. За нэмэлт шийдэл гинэ. Маш гоё хөлбөр яваад 2 оноо авч авлаа. Амжилтгүй самраас би од хоёр аваад авсан амжилттай авлаа. Таван галтыг сүүлүүгийн гараа гарсан. од хоёрын шийдэл. За гоё дамжуулт байсан алдсан за яг энэ нөгөө ихэр хоёр цамхаг гэж яригадаад байгаа Монголын. Түрүүн бол од хоёрыг боловдлыг алдангууд од хоёр аваадсан. Онооны хувьд бол санчир байсан. Хувьдаа бол санчир бол энэ жил айгүй сайн тоглосон. Сайн тоглосон гэх юм бол Баянзүрх улсын санчир энэ жил их сайн тоглосон болов уу гэж бодож байна да. Санчир бай. Санчир. 3 номер дээр санчир орж байна. Санчир бол маш сайн тоглож байгаа. Багийнхаа их голоор гүйцэтгэж байгаа. 4 толгой байруудад бичигдэж байгаа бага мэдээж хойжгцэн хөлөө бас муулсан санчир орно гайхалтай орно. За санчрын гоё оролт байсан. За Даалтад өгсөн санчрын орно чөдөд орно гэж байна. За тогоос 8386 санчир. За энэ оролтыг бол хамгаалгаар байхгүй шүү дээ. санчир 29 оноогоо авлаа үзэгчтэй 88 83. За Баянзүрх Пүүсийн ур чадвар өндөртэй тоглолчтой. Ямар амар санчир. Оновчтой дамжуулалтын хувьд бол Манагийн их хоёр ах байсан гэж бодож байна. Нэг номер дээр бол ер нь Баттүр маш сайн тоглож байгаа. Төрөө. За Баттүрийн довтлогоо. Яасан даа жигтэй. За хувийн ур чадвар бол маш өндөр. Ямар гоё гурван гэхээр за стоп. Амар гоё. Тэгэхээр бас ортныг шуугсан гоё оролт. 2 номер дээр Ууган Манавагийн Ууган баяр байна. Ууга байна. Отхон мөнх болдоо. Бөмбөг тасалтын хувьд бол харцгоогийн золцсон явсан гэж бодож байна. Тэгээ бас харцгыг нэмэх хоёр. Торгийн тоглолтууд маш сайн тоглолоо. Ерөнхийдөө харцгоогийн хожны одоо үндэс нэмхээ гэж хэлчихэд ер нь хүмүүст их маргаад байх байна. 2 минут 7 секунд дутуу. За энэ чидэл баг чухал байсан. Харцаг онооны харцаг ордгоо. Орсон нэмэх хоёр за дахиад 3-аас дахиад 3 цааш шидэл амжилттай боллоо. За Миний хувьд бол яг бэлтгэлээ сайн хийж байгаа. Тэгээд сайн тоглох хичээж байгаа. Филиппийн өмнө хэлж байсан тайлбар харцгууд тим чамар буугаад өгчихсөнгүй. Зөвхөн монголчуудаас бүрдсэн баг ямар байдгийг 3 дахь тоглолтод харцгууд харуулж чадсан юм. Тоглолтын эхэнд гардууд илүү байсан ч харцгуудын хамгаалалт онцгой сайн байлаа. Үүний батлах жишээ нь Филипп ихний тоглолтод 37, хоёр дахь тоглолтод 33 оноо авсан Ууган баярт энэ тоглолтод ердөө 6 оноо л алдсан юм. 87-78-аар харцгууд 3 дахь тулаанд ялж хожлын харьцааг 2-1 болголоо. Их хоёр дундын зайнаа шидсэн оновчтой. За их хоёр гой хуурсан. Яа. За одоо хоёрын дундын зай шидэл оновчтой. Тооны харьцаа 25 22 болж байна. За мөнх бол бөмбөг алтлыг исэн Баттүр Энтони Джонс эсрэг Баттүр спиннергээд Энтони Джонс эсрэг. Маш сайн ажилтдаг солгодлолтой. За нэмэх хоёрын хоолтын зай шидэл оновчтой. Тооны харьцаа 54-47 болж байна. За Вүүц Самбрас гисэдэж одоо 2 аваад 2 оноо. Вүүцийн дундын зай шидлэнүүдээ харин оновчтой боллоо 61 55. Болдор тулгын дундын зай шидэл оновчтой. Их хоёрын дундын зай шидэл оновчтой хариуг нь барьсан 67-60 болсон. Эцсийн мөчд орол амжилт. За маш гоё хаалтыг. Доош тавг болдор тулгын дээр исэн Баттүрийн хоолын зай шидэл оновчтой. Маш гоё дамжуулт. Одоо
Одоо хоёр эргээ чидсэн оновчтой. Мөнх болтын холын шид 76 71. За мөнх болтоор шидүүлэх гээд байна да. Мөнх болтын холын шид оновчтой. 78 74. За үнэхээр мөнх бол багаас сэргээж байна да. За ингээд прессинг. Мэдээж таан багаас хамгаалалт их байгаа. Зөвхөн над дээр ч гэлтгүү манай багийнхан дээр бүдэн дээр ачаалттай байсан. Буцаад манах зүүлээд те нөгөө багийнхан тоглогчтой бас яг адилхан тэр ачаалал өглөө бас тийм ямар ч байх үр дүн гарах нь үдийг хамрагч маань сайн төлөвлөсний эцэст маань өнөөдөр хожлоо. Гэхдээ харцгуудын сайн хамгаалалт дараагийн тоглолтод тиймч сайн харагдсангүй. Дээрээс нь танан гардуудын довтлоход тунч цөөхөн байгаа онож байсан ч харцгийнхын цувралыг тэнцвүүлж чадаагүй маа. Эхний тоглолтуудад аимшигтай довтлж байсан танангууд тоглолтын эхний 2 үед ердөө 20 гаруй оног авсан. Гэвч 3 дугаар хагаст эд шид туслуугүймээр танан гардын тоглолт илт сэргсэн юм. Бүр харцгууд бий болгосон тэргүүллийг үгүй хийж эхний 2 үед оноо аваагүй Антонио Джонс 2 дугаар хагаст 23 оноо, Фредди Вудс 22 оног багтаа авчирсан. Энэ тоглолтод харцгууд тим ч амар бууж өгөөгүй ч эцсийн мөчөд 86-85-аар хожигдсон. Ганцхан онооны зэрэг шүү дээ. Цуврал 3-1 болж холдсон танангийнхан флопод илүүрхэж эхэллээ. Одоо хоёр дундын зэнээс аваад шийдсэн амжилттай. 20-35. Вудс слэм да. Тонерцаад. Антони Джонс. Доошо маш гой дамжуулалтыг сайн баяр дээр өгсөн доош тавгийн алдаа. Антони Джонсын орол. За маш гой дамжуулалтыг доолцаад өгсөн алдаатай. Отхон мөнх. Ууган баярын дундын зай шидэл. За сайн баярын 2 дахь шидэл мөн оловчгүй болж байна. Ингээд танан гард баг цувралыг 3-1-ээр тэргүүлж эхэллээ. Гардууд 3-1-ээр тэргүүлсэн боломжоо алдалгүй ашиглаж аваргын төлөө шалгарсан. Гэхдээ амар байгаагүй. Учир нь Филиппийн цувралын 4 дахь тоглолтод 2 удаа цаг сунгаж эцэст нь ганцхан онооны зөрүүтэй танан гард хожиж чадсан юм. Тойргийн тоглолтод 3 удаа уучраа тарахад харцаг 3 хожиж байсан ч Филиппод байдал эсэргээрээ байлаа. Антонио Джонс маш гоё дамжуулалт. За ёстой. За 6 2 секунд. Фредди Вудс. Яа. За Анар сайн баяр. За Анарыг тоглоод байна. За Батүрийн оролт гоё дамжуулалтыг Батүр өглөөдөө алдаатай. Доош давгийн алдаа. Лавански заслан тавьсан. Лавански пик н рол хөлбөр. Лаванскигийн довтлогоо. За маш гоё пик н рол явлаа сая. За одоо ир төгсөн. Одоо за гоё. Лаванскигийн блок. За маш гоё дамжуулалтыг соломхоо өглөөдөө. Одоо 2 оноо. За одоо 2 харин тоглолтын 2 дугаар хагас тун сайн тоглолтыг үзүүлж байна. Батүр. За Батүр нэг дахиад довтлооны тооцсон. Довтлоо амжилттай. 62 бол Стонер цаг тэнцүүллээ. За ёстой өрсөлдөөтэй болж байна да тоглолт. За урдсан тог тэнцүүл чадсан. Джонси довтлоо алдаатай. За ийм л тоглогч үдээ Джон. Мөнх бол холоо шидсэн оловчтой. 80-79. Доош давгийн оноо Антони Джонс. Боловсролын шийдэлд амжилтгүй болсон идэж одоо ratгаад 2 оноо олчихлоо. За хоорондоо үсэлсэн танан гардыг. Доош давг өөрөө довтлсон. Доош давгийн 2 оноо. За ингэснээр тэд аваргын лөө доогосон шалгараа үлдэж байна. Таны Евскапаны танан гардууд багт аваргын лөө доолгосон. Баяр хүргье. Тоглолтын үндсэн цаг 75-75-аар тэнцсэн. Ингээд цаг сунгасан 81-81-аар тэнцсэн. Улмаар дахиад цаг сунгасан ч 90-90-ээр дууссан юм. Эцэст нь 91-90-ээр танан гард хожиж финал ирэхээ авлаа. Харцгууд 2 тоглолт дараалан ганцхан онооны зөрүүтэй хожигдсноор Филиппийн цувралдаа 4-1-ээр хялагдлуулсан юм. Үнэхээр харамсалтай байлаа.
Аваргын төлөө шалгарсан Танан гардын эсрэг Филиппийн нөгөө цувралаас SBL хүлгүүд талбайд гарсан. Хүчирхэг хүлгүүд цувралыг бяттайхан эхлүүлж чадсан. Азорын хоолын зай шийдэл оновчтой. Хурдан давталгаа Баатрах Хаймонц Баатрахын 2 оноо. За Баатрах үнэхээр багаас эргэж байна. Баатрах Хаймонцын хурдан давталгаа тооны харьцаа 29. Вүүдсийн нэмэлт. Бэлгүүд дахиад Лаваскигийн хаалт. Яа. Баатрах завчин дээрээс хоолоос шийдсэн оновчтой. Баатрах 14-р оноогоо авчирч байна. Хаймонц Кларкийг уган баяр алдсан. Кларкийн стендан. Жон зур оролтыг хийж байна. Дахиад Игвэр суул Игвэрийн дундын зайшил оновчтой. 54-37. За маш гой тоглоо доо энэ Уган баярын 2 оноо. За маш гой тоглолтыг хийлээ дээ Бэлгүүн. Буцаад Бэлгүүний хоолын шийдэл оновчтой. 65-54. Саркин стендан. Бэлгүүн буцаад маш гоё дамжуултыг өглөөдөө. Баатрахын дамжуулт гоё байлаа. Нэг тэгээр тэргүүж эхэллээ. 94-81-ээр тэд хожид байгууллаа. Сонирхолтой нь гэвэл Филиппод 1-2 дугаар байраар шалгарсан 2 багийн аль нь ч биш 3-4 дугаар байраар шалгарсан SBL хүлгүүд Танан гард багууд аваргын төлөө тунсанд байлаа. Гэхдээ Танангийнхан финалийн цовралд гарааны бүрэлдэхүүнээ тис өөрөөр зарласан. Үнэхээр хачирхалтай. Энэ нь ч сайн үр дүн авчираагүй. Гардууд 34 удаа 3-ын зайнаас шидсэн ч 7 амжилтанд хүрсэн 91-84-оор SBL хүлгүүд хожиж финалийн цувралыг ялалтаар эхлүүлсэн. Ямарсан одоо бол энэ дөнгөж тоглолт эхэлж байна. Танан бол маш хүчтэй баг. Тоглогч нь сайн. Энэ бол дөнгөж ихний тоглолт. Тэгэхээр энэ бол яагаад ч байгаа. Ер нь бол яг өнөөдрийн хийсэн тактик бол болж байна. Тэгэхээр энэ дээр нэмж бас алдаануудыг ажиллах шаардлага байна. Like KG and Fatigues, cross players up like Iverson and shake up their knees. Automatic with the threes, your weak D can't hold me. Cause when the game time is on me, I'm in the clutch like Kobe. Drop dimes like Ginobili, flash your screens like Wade. Hit the balls like Big Shaq before I clear out the lane. This is more than just a game, we train for hours. Hit the flats of Orlando with bang with Howard. The game is ours, hit me when there's 3 seconds left. And watch my team lock it down like I'm Ron Artest. Got a Nash first step, addicted to dishing. I'm old school on these dudes like the Lakers was Pistons. Stick to tradition, little homie, listen and learn to the rules of the game. Don't you get what you earn, striving for the ultimate dream. At the top of the pile with a championship ring. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. It's game 7 of the playoffs, the NBA finals. Гэхдээ хоёр дахь тоглолтод гардынхан барьц алдсангүй. Филиппийн цувралд Бертли улмаас төдийлөн сайн тоглоогүй Азбаяр энэ өдөр чухал үед хэрэгтэй нэг нь байлаа. Тэр 33 оноогоор бага хошуучилж тоглолтыг нэгэнд Танан гардын талд эргүүлсэн. Харцгийнхаа хичээсэн ч нэгэнд хожимдсан байлаа. 106-89-оор Танан гард хожиж цувралын харьцааг 1-1 болгон тэнцвүүлсэн. За ингээ финалийн тоглолтод Мөнхболтын хоолын зай шийдэлт оновчтой. За Мөнхбол тоглолтыг нэлээд дэжтэй эхлүүлж байна. Зяста гой дамжуулт. Зяста. Үнэхээр гой дамжуулт. Фредди Вудс голонлоо хайсан А2-ын хоолын зай шийдэлт оновчтой. Тооны харьцаа 19-10 болж байна. Лавсан шидэндээ. Лавсны 3 дахь хоолын зай шийдэлт оновчтой. За Хэмонцын давталгаа тооны харьцаа 28-25. Уган баяр унаа шидсэн оновчтой. За энэ л түүний зэвсэг шүмтэй үнэхээр. Ер нь цувралын ихний тоглолтын дээр манайх муу ядл олон онооны зөрөгтэй хожигдож явжаа сүүлд нь бариад тэгээд эргээд хожигдсан. Тэгээд ерөнхийдөө ихний тоглолтын дээр алдсан алдаанууд бол ер нь сайн ярилцсан да багаараа. Тэгээд энэ ярилцсан юу нэ үр дүннүүд ингээд гарлаа хэрэгжлээ л гэж бодож байна. Өмнөх тоглолтын дээр шийдэл ерөөсө болохгүйсэн. Тэгээд тоглолт дуусны дараа ордонд
найстайгаа жоохон шийдэлт хийсэн. Тэгээд тэрнээс хойш сая гайг болсон баг шүү өнөөдөр. Өнөөдөр бас ямархуу сэтгэл зүйтэйгээр оролцсон маш өндөр сэтгэл зүйтэй оролцох шиг болоо. Тоглолтын эцсийн цаг дуусах мөчөд за тэгэл маш чухал шийдвэрлэхүүдэд маш олон он авлаа шүү дээ. Өөрийнхөө сэтгэл зүгээр нь хэрхэн бэлдсэн бэ? Өнөөдөр бол ерөнхийдөө хожигдох юм бол 2-0 болно. Тийм болохоор хожигдож болохгүй. Бас дээрээс нь манай багийн ахлагч их ах маань гарны бэртэлтэй. Тийм болохоор бас үүрэг хариуцлага хүн болгон дор бүрнээ хариуцлага нэмэгдээд тэгээ бүгд сайн хичээж тоглосон гэж өвдөө бодож байна. Шидэлтийнхаа хувийг өндөр болгоё гэж ярилцсан. Дээр нь манайх эсрэг айл манайхын довтлооны эсрэг хурдан довтлоо гэсэн. Ерөнхийдөө тэр хурдан довтлоонуудын зогсоо шидэлтийнхаа оновчийг нэмий. Тэгээд ер нь хүн болгон жоохон хариуцлагатай тоглоё гэдэг. Ер нь уртлын тоглолтын тэр статистикийг үзээд хахад манай баг барак авих гаргасан. Тэгэл ер нь тэр аль болох тэр хүн өөрсдөө гаргасан алдаануудыг л дахиж давтахгүй гэж хоорондоо ярилцаад өнөөдөр орж ирсэн. Манайгийн хамтарсан хамгаалалт сайн байсан болохоор айлын багийн тоглогчид төдийлөн оноо авч чадахгүйсэн байх гэж бодож байна. Мөн довтлогоон өдөр манай багийн 3 зээн шийдэлт гайгүйсээ орсон болохоор бас оноо тасарсан байх гэж бодож байна. Ер нь бол хамгаалалт идэвхтэй байжгаад хамгаалтнаас эргээд хурдан довтлогоо явъя гэж бид нэр бэлдсэн. Тэр менежментээр хэрэгжлээ. Тэр ерөнхийдөө хамгаалалт идэвхтэй байсан болоод эргээд довтлогоос идэвхтэй байсан болохоор тэр эсрэг багийн тоглогч алдаа явсан болов гэж бодож like KG and Fatigues. Cross players up like Iverson and shake up their knees. Automatic with the threes, your weak D can't hold me. Cause when the game time is on me, I'm in the clutch like Kobe. Drop dimes like Ginobili, flash with screens like Wayne. Hit the balls like Big Shaq before I clear out the lane. This is more than just a game, we train for hours. Hit the flats of Orlando with bang with Howard. The game is ours, hit me when there's 3 seconds left. And watch my team lock it down like I'm Ron Artest. Got a Nash first step, addicted to dishing. I'm old school on these dudes like the Lakers was Pistons. Stick to tradition, little homie, listen and learn to the rules of the game. Don't you get what you earn, striving for the ultimate dream. At the top of the pile with a championship ring. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. It's game 7 of the playoffs, the NBA Finals. 6 minutes away from your team's first title. It's only 1 quarter till your name hangs with idols. Preparation's everything, fundamentals vital. Each game is survival, never retreat. Ингээд цувралыг тэнцвүүлсэн гардынхаа улмаар 3 дахь тулаанд тэргүүлж эхэлсэн. Ялангуяа шийдвэрлэх 4-р үеийнхэнд танангийн хамгаалалт юр бусын байж хүлгүүдэд ердөө 2 хоног л алдсныг санах хэрэгтэй. Гэхдээ тулаан тимч амар өндөрлөөгүй юм. Цаг дуусахаас минут дутуу байхад оноо тэнцээд байсан ч бас л Антонио Джонс багтаа ялтыг авчирсан. 101-92 танан гар цувралыг 2-1-ээр тэргүүлж эхэлсэн. Мөнх болтын довтлогоо. Оны хацаа 14 болж байна. Бэлгүүн дахиад холоо шидсэн мөн оновчтой. Лавсны довтлогоо амжилттай. Отгон мөнхийн авсан шидэлт амжилттай. Үнэхээр гал гарч байна да өнөөдөр. Жавчин дээр отгон мөнх дог тэнцвүүллээ. Мөнх бол холоос. За отгон мөнх рүү маш гоо дамжуул. Үүцэн нэмэлттэй. Нэмэлттэй стайл. За орох үедээ энэ. Мөнх бол ууста бараа оруулж хэлээ танангаар. Яй. Дэвон фар. За Джонсын ёо. Дорд зүрэнгийн хотын зашид. Оновчгүй. Старкийн нэмэлт яа. Холын зай шидлийг гүйцэтгсэн оновчтой. Отхон мөнх. Шидлээ. Джонс тоглолтыг дуусгачихлаа үзчихлээ. Удаашруулсан дүүсийг хараа. Бүр бараг. За 3-аас бараг 2 алхмын араа шидчихсэн. Үнэхээр гайхалтай. Ийм л туршлагатай шилдэг тоглогчтой.
Ингээд Суперлигийн аваргын төлөөх цувралын 4 дахь тоглолтод дахин нэг хүчтэй цохилтыг өгөхөөр Танангийнхан талбайд гарсан. Өөрөөр хэлбэл Танангард 3 дараалан хожиж цувралыг 3-1 болгосон. Гардуудаас дахиад Лууганбаяр оноогоор багаа тэргүүлж 83-77-гийн харьцаатай ялалтанд хүрсэн юм а. За бөмбөг дундаа ихэлсэн тоглолт ихэлсэн үзэгчтэй. Азоёрын шийдэлд амжилттай багийн оноогоор. Дэлгэр нэмдэр Вүүци хаа. Азоёр холоо шидлээ. Оновчтой Азоёрын 9 дахь оноо. За дамжуулт дэлгэр нэмдэрсэн. Дэлгэр нэмийн давталгаа оновчтой. Хэмонцын орох амжилттай. Занд Хэмонц стендан. Азоёр Даша Вүүц дой дамжууд нэгсэн Вүүц стендан. Ямар амар стендан гооч. За Ууганбаярын давталгаа. Бэлгүүний тоглолт гоё боллоо. Вүүцийн өсөлтөнд тоглолоо. Сүүлийн шийдэл. За энэ удаад оновчтой завсарлыг СП төлгүүд баг. Захаасаа. Манайхан ер нь минутын авралт аваад тасалжуулагч баг хамтнаар байсан. Хамгаалтан дээр айлыг эргээд хамгаалтан дээр довтлогоон дээрээ те яарахгүй. Энийг яаж тоглох хөдөл дээр манай тасалжуулагчид баг хамтнаар ярьсны үр дүнд те тоглолтыг эргүүлж ямарчсан ойцсондоо баяртай байна. Сүүлийн хагас тасалжуулахаа зөвлөснөөр аль 50 довтлогоогоо нэм баг 2-3 татвал сул хүндээ хаяад 50 тоглол болтой тасалжуулахаа хийснээр л тоглолоо доо. Хамгаалтан дээр 2-3 хамгаалтыг л юу нэвтвтэй хийе. Тэгээд айл ерөөсөө жавж руу гар шидээдэн тэрийг анхаар гэсэн. Тэгээд тэр үднэс хамгаалтан дээр ярьсны үр дүнд ямарчсан. Манай хожлоо. Ер нь эсрэг багийн хамгаалалт айгүй хүчтэй байсан. Тэгээд манай багийнхан хоорондоо бас жоохон төр тархаад тэгээд ер нь ойлголцохгүй хамгаалтанд ороод тэгэл ер нь оноо салсан да. Тий, манайх ер нь 3 шийдэлт айгүй тасалжуулагч муу байна гэсэн. Тий. 15 шийдэлд нэг хийсэн мэн гэсэн ихний хоёрыг тий. 3 шийдэлтэнд анхааралтай заслантай тоогоо явуулах хэрэгтэй байна. Онооч холдоод байна тий. 3 шийдэлтэнд заслаамаас тий шийдэлт явах хэрэгтэй байна гэд тасалжуулагч хэлсэн дээ. Like KG and Fatigues. Cross players up like Iverson and shake up their knees. Automatic with the threes, your weak D can't hold me. Cause when the game time is on me, I'm in the clutch like Kobe. Drop dimes like Ginobili, flash you screens like Wade. Hit the balls like Big Shaq before I clear out the lane. This is more than just a game, we train for hours. Hit the flats of Orlando with bang with Howard. The game is ours, hit me when it's 3 seconds left. And watch my team lock it down like I'm Ron Artest. Got a Nash first step, addicted to dishing. I'm old school on these dudes like the Lakers was Pistons. Stick to tradition, little homie, listen and learn to the rules of the game. You get what you earn, striving for the ultimate dream. At the top of the pile with a championship ring. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. It's game 7 of the playoffs, the NBA Finals. We're 6 minutes away from your team's first title. It's only 1/4 till your name hangs with idols. Preparation's everything. Нэгэн таваргын төлөө зүтгэсэн гардуудыг хүлгүүд зогсоож дийлээгүй юм. Галт хэрэг нэгэн төдөлсөн. Аваргын төлөөх цувралын 5 дахь тоглолтод хүлгүүд эцсийн боломжоо ашиглах гэж хичээсэн. Эхний хагаст ч хүлгүүдийн давамгааллаар тоглолт өндөрлсөн боловч дахиад Ууганбаяр тэдний замд хөндлөсөж 25 оноогоор багаа тэргүүлсэн. 91-82-оор Танангарт хожлоо. Мэдээж Ууганбаяр финалийн цувралын MVP. Жонс өөрөө ордог. Зоосид ортлоо алдаатай. За бэлгүү маш гоё довтлоо гэлээ. Сэргэлэн за хөлбөр заагаад орсон. Шийдэл дамжигтай. За өөрөөс нь гарсан. За бөмбөгийг Ууганбаяр таслаад 2 оноо 33-38. За энэ удаад Азоёр 3 дээрээ суул гарсан. Алдаатай. За бэлгүүнээс бол бас айж байна. Мөнх бол. За энэ удаад харин бөмбөгөө мөнх бол алдаж бэлгүүнд 2 оноо өглөө. Азоёрын 2 оноо.
Антонио Жоси алдаатай тоглоо. Ууганбаяр дундаа шидсэн оновчлоо. За машгой дамжуул дахиад 2 оноо. Үндэсний Суперлигийн анх дугаар жилийн тэмцээний аварга баг Доромтой аймаг Цогийн Чинбат эзэнтэй Танан Импекс компани Танан Гардууд баг боллоо үзэгчтэй. Ингээд аварга баг цомоо өргөхөд бэлэн болчээ. Аваргын цомыг багийн ахлагч Ганбаатрын их баяр өргөхөөр болсон байна. За үнэхээр маш сайхан байна. Би Сагсан бөмбөгийн тоглосноос хойш 11 12 3 жил дээдлэг тоглож байна. Тэгээд энэ бол миний хамгийн амттай өгөөд хамгийн сайхан баяруудын нэг анх удаага аварга авсан та маш их баяртай ингээд дэмжиж явдаг. Бүх үзэгч нартай бүх манай багийг дэмжсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлье. Та наргүйгээр бид чадахгүй байсан шүү. Плей-оффын шатанд үнэхээр гайхалтай тоглолтыг үзүүлсэн оюун цэцгийн Ууганбаяр 2013 оны үндэсний Суперлигийн финалийн MVP буюу хамгийн үн цэнтэй тоглогчоор шалгарчээ. Багаараа үндэсний Суперлигийн анх дугаар лиг авраг авч байгаадаа баяртай байна. Багийнхандаа болон багийнхаа удирдлагад баярлалаа гэж хэлье. Үгүй энэ тэмцээн бол бидний одоо нүрийн хөдөлмөрийн үр ашиг. Бид нар одоо 2 жил дараалал зогсолт заяаг бэлтгэл хийлээ. Энэний үр дүнгээ өнөөдөр бид нар хамгийн Сагсан бөмбөгийн сүүчийн шатанд аваргууд шалгарч гарч ирснээр баталж харууллаа гэж бодож байна. Сэтгэл өрн өндөр байна. Багийнхандаа л баярлалаа гэж хэлээ. Яг бол бид нар өдийх өртөд нэг баг хамт олон болж явдлаа. Бидний гол амжилт бол ийм нэгдэл гэж бодож байна. Like KG and Fatigues, cross players up like Iverson and shake up their knees. Automatic with the threes, your weak D can't hold me. Cause when the game time is on me, I'm in the clutch like Kobe. Drop dimes like Ginobili, flash your screens like Wade. Hit the balls like Big Shaq before I clear out the lane. This is more than just a game, we train for hours. Hit the flats of Orlando with bang with Howard. The game is ours, hit me when there's 3 seconds left. And watch my team lock it down like I'm Ron Artest. Got a Nash first step, addicted to dishing. I'm old school on these dudes like the Lakers was Pistons. Stick to tradition, little homie, listen and learn. To the rules of the game, don't you get what you earn. Striving for the ultimate dream. At the top of the pile with a championship ring. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train, only one team remains. It's game 7 of the playoffs, the NBA Finals. We're 6 minutes away from your team's first title. It's only 1/4 till your name hangs with idols. Preparation's everything, fundamentals vital. Each game needs survival, never retreat. And ride a diesel through your town like the Miami Heat. And when we in South Beach, they be showing us love. Ahead to Boston with GP rolling on dubs. Cause in the California sun, I'm still colder than winter. Plus I dominate the post like Yao Ming at the center. Beyond the fame in the pictures, we strive for the dream. At the top of the pile with a championship ring. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. On the NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. Only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. Only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. Only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. Only one team remains. The NBA, where they run and gun for fun. National Basketball Association. I love this game. 48 minutes of being played. 82 train. Only one team remains. Ask for money and get advice. Ask for advice,
get money twice. I'm from the dirty, but that Chico nice. Y'all call it a moment, I call it life. One day while the light is glowing, I'll be in my castle golden. But until the gates are open, I just wanna feel this moment. I just wanna feel this moment. I just wanna feel this moment. Miss Worldwide, Christina Aguilera. Oye, mamita, dale, que la cosa está arriba. Reporting live from the tallest building in Tokyo. Long way from them hallways. It was O's and O's. They counting always. Real fat all day. Now, baby, we can parlay. Oh, baby, we can party. She read books, especially about red rooms and tie-ups. I got her hooked. Cause she see me in a suit with a red tie tied up. Gris, nice to meet you. But time is money. Only difference is I own it. Now let's stop time and enjoy this moment. One day while my light is glowing, I'll be in my castle golden. But until the gates are open, I just wanna feel this moment. I just wanna feel this moment. I just wanna feel this moment. I see the future, but live for the moment. Makes sense, don't it? Now make dollars, I mean billions. I'm a genius, I mean brilliance. The streets is what schooled them and made them slicker than Slick with the ruler. I've lost a lot and learned a lot, but I'm still undefeated like Shooter. I'm far from cheap. I break down companies with all my peeps. Baby, we can travel the world and I can give you and all you can see. Time is money, only difference is I own it. Like a stopwatch, let's stop time and enjoy this moment, darling. One day while my light is glowing, I'll be in my castle golden. But until the gates are open, I just wanna feel this moment. I just wanna feel this moment. I just wanna feel this moment. Суперлигийн анхны улирал нэг иймэрхүү байлаа. Танан гард анхны аваргууд нь болсон. Шин сонин сонирхолтой зүйлсээр дөрвөн сар үргэлжилсэн Сагсан бөмбөгийн Суперлигийг эргэн нэг харахад нэг юм байна. Таны амралтанд зориулан бэлтгэсэн төр зогсолт спортын хөтөлбөрийн ээлжид дугаарыг түрээд үүдээ барьж байна. Гэхдээ дахиад дугаар бай. Дараагийн ям гарагт эргээд уулзлаа. Баяртай үзэгчтэй.